Монголчууд бол бичиг үсгийн их баялаг түүхтэй ард түмээ. Ер нь нийтдээ 10 гаруй зүйлийн бичиг үсгийг хэрэглэсэн байдаг. За эдгээрийг бол монголчуудын өөрсдийн зохиосон бичиг үсэг, гарал үүсэл одоо уугуул гэдэг юм уу. Нэг талаас нөгөө талдаа бол одоо дорн дахины хятад зэрэг улсуудын нөлөөгөөр авсан бичиг байдаг. За ингээд нүүдэлчин улс төмний дотроос нь манай Монгол бичиг бол хамгийн их урт удаан хугацааг туулсан. Төрийн аль биесний бичиг болсоор 800 гаруй жилийг туулсан юм бичиг юм аа. Одоо монументал буюу энэ бодиттой биетэй урлаг, хөшөө дурсгал энэ чиглэлд одоо монгол бичгийг яаж хэрхэн зохицдог юм бэ? Босоо бичгийн өөрийнх нь онцлог байна, тийм ээ. Босоо бичиг бол ингээд огторгуйн орон зайд гулд чиглэлд бол маш их хязгааргүй боломжтой. Харин хотынхон төвд ялангуяа газар орон зай талбай бол их багассан учраас энэ өндөр барилга бол хүссэн үсээгүй их барьж байгаа, тийм ээ. Тэр өндөр барилгын энэ орчин үеийн шил тал болсон өндөр барилгуудын хаяг бол босоо монгол бичгээр байх хэрэгтэй. Бид нар одоо Чингис хаан, эзэн их хаанаараа нэрлсэн сайхан зочд бол байна. Би бол монгол босоо бичгээр хаягаа бүтээн залаасаа гэж боддог. Тэгэхээр монгол бичиг бол энэнд маш зохицож байгаа. Бүх цаг үед ингээд орчин үеийн шинжлэх ухааны техникийн ололт, дэвшил, хөгжлийн шаардлага гол байна, тийм үү? Орон зай, цаг хугацаа гэх мэт олон талын шаардлага нөхцөлд бол бичиг үсэг маань тохирч хөгжсөөр байгаа. За түүний нэг илэрлэл бол өнөөдрийн энэ үзэсгэлэнд тавьсан зураач урагшуудын бүтээлээс харж болохоор байна гэж бодож байна.